эрт үр цагт хязгааргүй уудам орж төвөрдөнцөд одод өөрсдийн айлгуугаар амьсгалж гэрлийн урсгал дунд үзлэг түүхүүдийг шивэндэдэг байжээ. Нэгэн жижигхэн гариг дээр амар нэртэй хүү амьдардаг байв. Тэр шүн бүр тэнгэрийн учиртай нододтой ярилцдаг байлаа. Та нар хаанаас ирсэн юм бэ гэж тэр асуухад одод чимээгүйхэн анивчж хариу өгөх мэт санагдана. Нэг шүн тэнгэр өрд өмнөхөөс илүү дод гэрэлтэж нэгэн од түүний өмнө үнэн жирэх. Гэвч энэ нэнгийн од биш байлаа. Гэрэлт хувирсан жижигхэн амьтан байсан юм. Би орчлонгийн нэлж гэж тэр зөөлөн дуугаар хэлв. Чи бидний дууг сонсож чаддаг цорын ганц хүн. Амар гайхнаас орчлон ертөнд явнуудаг юм бэ. Элчин нэмсэглэн түүнийг тэнгэрөөд авч чадлаа. Тэд далагт куудын дундуур нисэж хар нүхний захад хөрч чиндэр төрж буй оддыг харж тэнд амар ойлгов. Өөрчлөн бол зүгээр нэг хоосон зай биш. Харин амьд тасралтгүй өөрчлөгдөж байдаг гайхамшигт ертөнц юм. Чи буцах цаг боллоо гэж их хэлв. Гэхдээ чи одоо мэддэг болсон. Чи ч бас энэ ертөнцийн нэг хэсэг. Амар нүдэн дэхэд тэр дахин өөрийн гариг дээр тавь. Гэвч тэр шөнөөс хойш тэнгэрүүд харах бүртээ тэр ганцаараа биш гэдгээ мэдэрдэг болсон юм. Тэгтээ одод дурдын адил анивчих боловч одоо тэдний гэрэл дотор нэгэн дууцудах агуулгадж байлаа.